Сансрын нисгчид зүгээр нэг шууд хөөрчдөггүй. Сансар татахуч байхгүй болохоор булчин баяа сулардаг тул тэр өдөр бүр гүйж усан зэлж булчин хогжулдаг байна. Мөн олон мянган давчлуур бүхий буужингийн системүүдийг сурдаг. Нисгчид сэтгэл зүйн хувьд ч өндөр бэлтгэгддэг ба хэрэг үгүй бол ганцаардл айдас зэргийг төсвөрлөж чадалгүй галзуурах тул тэднийг хаалттай орчид олон хоног тусаарладаг байна. Ингээд бэлтгэгдсэн бол хөөрхөөс өмнө 3-4 цагийн өмнө нисгч тусгай хувцас өмсөд ойролцоогоор 8-10 минутын дотор дэлхийн агаар мандлаас гардаг. Эхний 2 минутанд буужингийн хамгийн хүчтэй татах хүч үзүүлж бид 3G хүртэл даралт ирдэг. Энэ өөрийн жингийн 3 дахин илүү даралт мэдрэгдэж байна гэсэн үг. 8 минутын дараа хөдөлгүүр ударч тэд хөвж эхэлнэ. Хөлөг дэлхийг 90 минут тутамд нэг бүтэн тордог ба өөрөөр хэлбэл тэд өдөрт 16 удаа нар мандах жаргахыг хардаг. Мөн сансарт амтлах мэдрэмж сулардаг тул нисгчид халуунагаатай хоол илүү түлхүүйддэг. Мөн дашрамд сансарт хамгийн удаан байсан хүн бол Оросын Валерий Пляко бөгөөд тэр 437 хоног буюу бараг жил хагас сансарт амьдэрсэн. Даалгавраа биелүүлсэн бол дэлхий рүү буцахад хөлөг дэлхийн атмосфер руу орж ирэх үед агаартай үргэлжлэх хүчээр хөлөг 2000 Цельс хүртэл хүрч халдаг байна. Эцэст нь хөлөг дэлхийн агаар мандалд орон өсдөд том шүхэр дэлгэгдэж сүүлийн 1 км-т жижиг буужингууд ажиллаж болт идэг байна.